Говьсөнбөр аймгийн жишг сургууль болж байгаа юм л да. Мэргэжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төв маань. Тэн дээр одоо мултимедиа тоног төхөөрөмж авч өгсөн. За симулятор гэж ярьдаг да. Одоо тэр оператор сурж байгаа тэр крааныг ажиллуулж байгаа хүүхэд бол заавал одоо юу гэдэг кран дээр очиод өчнөө бензин зарцуулаад нэг хүүхэд чи хэдэн цаг сурахад байлаа, нэг хагас жил сурахад нэг 3 орчим сая төгрөгийг тэр операторыг ажиллуулаад бензин зарцуулж байгаа. Симулятор дээр суух юм бол маш бага зарцуулж байгаа. Тэгээ сураад за зарим нэг одоо сайн мэргэжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төвөд төгсөгчд нь 100% ажлын байраа гарс хангагдсан юм байна л да. Жишээлбэл Дорнод аймгийн мэргэжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төв төгсөгчд бол бүгд ажлын байраар хангагдчих. За энийг олж хараад ялангуяа ажил олгогчид хүмүүсээ явуул сургадаг. Одоо нэг эрэлт тал нь наашаага орж иж нийлүүлэлттэйгээ ярьдаг тийм ээ. Үндэсний зөвлөл бий болж ингээ ажиллаж байгаа нэлээх олон өөрчлөлтүүд орсон. Ер нь нөгөө бид нийгэмд байгаа монгол хүн одоо ажлын байран дээр байхгүй дандаа гадны ажиллах хүч орж ирээд ажлын байрыг булааж ийн гэдэг нь монгол хүн мэрэгчлэрээ гологдож ийн гэж нийгмийн олон сөрөг асуудлуудыг давхар шийдээд явж байгаа шүү дээ. Үр дүн тийм ээ. Ялангуяа энэ бүтээн байгуулалт уул уурхайн салбарт ажиллаж байгаа өндөр нарийн мэрэгжлийн инженер, механикууд гадаадын хүмүүс ажиллаж ирсэн л дээ. Тэгээ гадаадаас жишээлбэл өрмийн майстер маш өндөр цалинтай авч ирдэг. Нэг сард дунджаар нэг 3-аас 4,000 5,000 долларын цалинтай ингээд ажиллаулаад явж байгаа уул уурхайн компаниуд. Тэгвэл Монголд маш олноороо бий болж байгаа энэ ажлын байранд монгол хүн яагаад ажиллаж чаддаг юм бэ гэдгийг бид нар гагцхүү энэ нөгөө мэрэгжлийн чадвахаас л тайхаас өөр ямар ч аргагүй болж байгаа юм л. Үнэхээр энэ чиглэлээр мэрэгжсэн хүмүүс Монголд хязгаарлагдмал тоотой байдаг. Тэгээ түрүүн Батбаатар захирал хэллээ. Ер нь бол зах зээлийн эрэлт бол энэ талаар бол асар их байгаа. Тэгээ энэ эрэлтийг хангах хэмжээний одоо боловсон хүчнийг мэрэгжлийн одоо энэ цөөхөн сургалт үйлдвэрийн төвүүд маань гүйж тангаж чадахгүй. Хэдийгээр сургалт явуулж байгаа ч гэсэн шаардлагадах тоног төхөөрөмж материалын баазын хувьд маш их хоцрогдсон байдгийг бол сая энэ сургуулиудаар хэрэгжүүлж байгаа төслийн явцад маш их анзаарсан л. Мэргэжлийн их сургуулиуд Монголд маш олон хувийн улсын сургуулиуд жил болгон 100,000-аад одоо мэргэжлээ боловсон хүчин төсгөөд гаргаж байгаа. Тэдний 3/1 нь ер нь мэргэжлээр ажиллаж гин гэсэн тийм судалгаа гарсан байна лээ. Тэр энэ бол маш их харамсалтай тоо шүү дээ. Дөнгөж 3/1 нь мэргэжлээр ажиллаж байгаа юм бол 3/2 нь тэр амьдралынхаа 4 жилийг сурах насныхаа 4 жилийг дэмий өртсөн байна гэж юу гэхээр тийм ээ. Гэтэл мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдийг төгсгчд бол бараг 100% шахав ажлын байраар хангаж байна гэдэг бол үнэхээр энэ чиглэлээр Монгол орн өшөө мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдийг дэмжиж мэргэжилтэй техник мэргэжлийн ажилд илүү их хэмжээгээр бэлдэх яг энэ мянганы сорилтын сангийн тавьсан энэ суурин дээр өшөө цаашдаа энэ чиглэлээр илүү тэг хөрөнгө оруулалт хийгээд ингээд явах шаардлагатай юм уу л гэж харагдаж байгаа. Малчтын тухайд бас төсөл хэрэгж байгаа төрчмийн бэлчээрийн төсөл гэх тийм ээ. Нэг хэсэг бол төр засаг бол малчтад малыг нэгэнт өмчлөөд хөвжлөөд өгсөн чинь одоо бол тэдний амьдрал яаж явах нь өөрсдийнх нь асуудал гээд орхисон байлаа шүү дээ. Тэгвэл бас малчтыг яаж дэмжиж болох юм бэ? Ялангуяа хот сүрэн газрын ойролцоох малчтыг тийм ээ яаж дэмжил амжиргаан дээшлэх нь, яаж одоо нөгөө бэлчээрийн дорой талаас хамгаалагдах нь, яаж ашиг орлогоо нэмэгдүүлэх нь гэдэг дээр бол төсөл бол бас их том загвар болж байгаа шиг байна. Тий, ер нь бол малыг малчтад хөвчлээд тэгээ малчтад өмчн хувьд очсноороо мэдээж маш олон сайн одоо үр дүн гараад явсан л та тийм ээ. Социализмын үед жишээлбэл Монгол орны малын тоо нэг 20 сая орчмоос хэтэрдэг байсан бол одоо Монгол улс нэг 40 сая малтай гэдэг шүү дээ. Тэгвэл зүгээр эргээд энэ нөгөө мал их өсснөөс үүдээд нөгөө талд нь гарч байгаа тийм үр дагаврууд ялангуяа тийм экологийн үр дагаварч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд энэ мал аж ахуйн менежментийн асуудлууд тэгээд энэ байгаль цагуурийн одоо хүчин зүйлтэй яаж одоо жишээлбэл нөгөө байгалийн гамшигын үед тийм ээ яаж тэр малчин хүн малаа хамгаалах вэ? Тэгээ яг тэр эдийн засгийн үр шимийг яаж үр дүнтэй өсгөх вэ гэх мэтлийн ийм олон зүйлүүд бас тодорхой хэмжээгээр орхигдож явж ирсэн зүйлүүд байна л тийм ээ. Мал аж ахуйн малын чиглэлийн одоо энэ өвчин гаралт гэдэг юм уу тийм. Тэгээ яг гэвэл одоо хуучин нэгдэлгээд үндсэндээ нэг төвлөрсөн тийм одоо менежментэд амьдраад дасцсан тийм одоо малчид яг бие даагаад одоо амьдрахад тийм бэрхшээлтэй зүйлүүд бол олон гарч ирсэн. Тэгээ тэрний нэг нь одоо энэ төвлөрсөн суурин газруудын иргэн тойронд зах зээлээ бараадаад малчтын нэгтрэл бол маш их болсон. Малын нэгтрэл их хэмжээгээр нэмэгдсэн. Тэгээд бэлчээрийн дааз
хэтэрсэн. Тэгээ бэлчээрийн дац хэтэрхтэй зэрэг тэр малажхан мэдээж үр ашиг нь бол багасаад явах тийм зүйлүүд бол ажиглагдсан. Тийм учраас манай энэ хот орчмын бэлчээрийн төсөл хамгийн их хүн ам төлөвлөсөн хотуудын орчимд хэрэгжиж байгаа. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойвалсан. За тэгээд Хар хорин, Арбахир хотын орчимд байгаа. Ерөнхийдөө нэг 8 аймгийн 40-од 50-аад 48 сумд одоо хэрэгжиж байгаа тийм төсөлд. Тэгээд энд яг тэр бэлчээрийн менежментийн сайжруулах чиглэлээр нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Худаг барьж өгч байгаа. Малчид малажхан одоо тэр малын одоо хашаа орооны материал гэдэг ч юм уу тийм ээ. Тийм материалыг тусалцаанууд бол үзүүлж байгаа. Бас дээр нь материалыг бас малажхан менежментийн харьцангуй тийм одоо дэвшилтийн менежментийн чиглэлийн хууль эрх зүйн бас ингээд одоо малчтын бүлэг гэж байгуулад ажиллаж байгаа. Тэр бүлгийн одоо хамтын ажиллагааны ч гэдэг юм уу. Олон тэгээд малын үр ашиг шимийг сайжруулах чиглэлийн сургалтууд бас манай малчтад хийгээд явж байгаа ийм төсөл. Энэ бас яг нэмээд нэг хэлэхэд худаг барьж өгсөн тэгээд ингээл бэлчээр газрын хашааг нь одоо хангаж өгсөн гэдэг ярихаас гадна хараад хахад газрын реформ хийх анхны алхам болсон болов уу гэж бодож байгаа. Улаанбаатар гэдэг юм одоо Тулгуур төвийн томоохон төвлөрсөн суурин газрыг тойрсон 30 км радиуст байгаа малчтыг газрын одоо лизингээр 15 жил хугацаатай сумын юм уу засаг даргатай гэрээ байгуулад малчтын бүлэг одоо тэр засаг даргааны нөхөр хоёр 15 жилийн гэрээ байгуулад тэр газрыг эзэмшүүлчихэж байгаа. Тэнд нь тэмдгийн тавиад. За энэ бол одоо энэ бүлгийн малчтын газраа гэж тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо өөр одоо малчин орохгүй. Тэр малчин тэр газраа хамгаалаад, хашаалаад, олон нас төрийн ургамлаа тариад, худгаа гаргаад тэгээд одоо өндөр үр ашиг шимтэй мал аж ахуйгаа тэндээ эрхлээд тэгвэл газрын реформ маягийн юм болж гинөө гэж анхны зүйл болсон болов уу гэж ингэж бодож харагдаж байгаа. Өмнө нь бол газрын тухай асуудал гэж тэгэхээр зөвхөн л Улаанбаатар хотод газар үнцэнтэй юм шиг тийм ээ. Улаанбаатар хотод л одоо газар эргэлтэнд ордог үр ашигын хүмүүс хүртдэг юм шиг ойлголт байсан бол одоо нөгөө малчид миний юм гэсэн хандлагаар бэлчээртэй хандаад ирэхээр бол амжиргаанд даач тэгээд цаашаа нөгөө байгаль орчин талдаа ч гэсэн олон зүйлийн ач холбогдол байна л да тийм ээ. Эрүүл мэндийн төслийн тухай ч гэсэн хүмүүс заавал нэг өвдөж зовсон хойноол имлэг гэж ярьдаг. Тэгээд баахан зардал гаргаад явдаг байсан бол одоо эрүүл мэндийн төсөл нөгөө нэг урьдчилан сэргийлэх тал руу нөгөө сургалт зөвлөгөө эрүүл мэндийн боловсрал тэр чиглэл рүү бол бас их баггүй ажил хийж байгаа шиг байна. Хүмүүс ч гэсэн одоо бол бас ойлголттой очлоо шүү дээ. Одоо биеийн тэмдэг спортоор хичээлэнж гэдэг юм уу, эрүүл мэндийн тодорхой мэдлэг мэдээлэлтэй байх, тэгэл зөв хүнсний хэрэглээтэй байх гэдэг энэ бүхэнд бол бас төсөл хөв нэмэр чамгүй. Томоохон нэг бүрэлдэхүүнс бол энэ л дээ. Хүний зан үйлийг за ялангуяа эрсдэл зан үйлийг өөрчлөх гэж байна. Одоо энэ бол хамгийн хэцүү ажил байдаг. Ер нь бол юм худалдаж аваад юм худаг гаргахад аамхан хүний өөрийн олон жил болсон зан үйл, зан авирыг өөрчлөх гэдэг бол нэлээд том ажил та. За энэ төсөл маань одоо Монгол улсын бүх аймаг суманд хурж ажиллаж байгаа. 360 гаруй сумд бүгдэнд нь хурж ажиллаж байгаа. За тэгээд хэд хэдэн том компанид ажиллаа. Зан үйлийг өөрчлөх, ажлын байран дээр гэр орондоо эрсдэл зан үйлээ өөрчлөх ийм компанид ажиллаж хийсэн. Огцон мэргэлт гэдэг ч юм уу. Эсвэл таны бацнаас илүүч гэдэг юм уу тийм ээ. Олон зүйлүүд. Арх тамхигүй ирээдүйч гэдэг юм уу. Олон одоо ийм зүйлүүд хийсэн. Үрдэн гарч байгаа гэж бодож. Залуучууд спортынхан, урлагийнхан манай олонний танил хүмүүс энийг дэмжиж оролцож залуучуудаас үлгэр дуурайл болж нэрээ болохгүй юм байна шүү. Би бас урт насалж өөр бүтээлтэй улс их орондоо хэрэгтэй хүн болох юм байна. Эрүүл байх хэрэгтэй юм байна. Энэ маань надаас хамаарах юм байна гэдэг энэ ойлголтыг төлөвшрүүлж өгж байгаа юм л да. Үндсэндээ бид яг төтөлбөр төлбөргээд бас нэг бүрэлдэхүүн хэсгээр албан газрууд манад их хандсан. За манай ажил бол одоо их суудлын ажилтай хүмүүс бид нар одоо их стресстэй. Тэгээ одоо хөдөлмөр хийхгүй бол болохгүй байна. Зүрхний тийм ээ зүрх судасны өвчнөр болох юм байна. Стресс менежментийн юм авах хэрэгтэй байна гэдэг. Ингээ эндээ бид нар нийтдээ нэг 200 гаруй албан газарт тэтгэл хөтөлбөр өгөөд нэг 2 орчим сая долларыг энэ зарцуулсан байна. Тэгээд тайлангуудыг харж байхад бол албан гал байгууллагаараа хөдөлгөөн бий болсон, клуб бий болсон. Янз бүрийн клубүүд, архигүй клубч гэдэг юм уу, тамхигүй аймаг гэж Сүхбаатар аймаг энэ засаг дарга маань өөрөө захирамж гаргаж зарласан. Гэх мэтлэнгээр нэг хөдөлгөөнд оруулж өгсөн л да. Гол ач холбогдол нь энэ төслийн маань зүйл эндээ болов гэж бодож байна. Зүгээр нэмээд хэлэхэд эрүүл мэндийн төсөл ер нь бол Монгол улсын гол капитал хүн шүүд.
Эдгээр уул уурхайн баялаг, байгалийн баялаг гэдэг ингээд ярьдаг боловч ер нь бол хамгийн үндсэн капитал бол хүн. Тэгээ Монгол орон зүгээр сүүлийн жилүүдэд одоо асар их хэмжээгээр нэмэгдсэн зүйл бол энэ халдвар тус өвчний гаралт. Тэгээд энэ халдвар тус өвчний гол одоо юунаас үүддэг юм бэ гэхээр хөвчлэн тийм хорт зуршлаас тийм ээ. Одоо тийм эрүүл бус амьдралын хөвчлээс илүү одоо энэ өвчин их хэмжээгээр гардаг юм байна л д. Арх тамхины хэрэглээ. Тэгээд дээр нь одоо буруу хооллолт гэдэг ч юм уу, хөдөлгөөний дутагдал, гэх мэтлийн юм зүйлүүдээс бол зүрх судасны өвчин, илэгний өвчин, уушиг, тэгээд одоо даралт нэмэгдэх багасгач гэдэг юм уу. Энэ бол тэгээд хүний хөдөлмөрийн чадварыг залуу байхад нь алдагдуулдаг, бас өхөлт хүргэдэг. Асар олон юм өвчин их хэмжээгээр нэмэгдсэн. Тэгээ энийг л багасгахын тулд нийгмийн хандлагыг, хүмүүсийн амьдралын хөвшлийг илүү эерэг талаар өөрчлөх зорилго агуулад хэрэгжиж байгаа юм төсөл. Дээр нь бас зөвхөн халдвар тус өвчин биш, ослог эмтлийн чиглэлээр ажиллаж байгаа. Тэгээ ослог эмтэл ямар их тийм гамшигын түвшинд хүрснийг бид нэр их өдөр болгон харж байгаа шүү дээ, тийм ээ. Автомашины ослоор хүмүүс амиа алдаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчснөөс болоод бас одоо гэмтэж бэрч байна, амнасаа алдаж байна. Тэгээ ийм зүйлүүдийг бас аль болохоор багасгахын тулд хүмүүс өөрсдөө одоо амнасаа хамгаалах, эрүүл мэндэд хамгаалах тийм ухамсартай амьдралын зөв хөвшилтэй болох нь их чухал юм байна л да. Тэгээ энэ чиглэлээр нэлээд хөрөнгө оруулалт хийж ажиллаж байгаа юм төсөл байгаамаа. Одоо бас хүчин сэрүүний улирал найшилж байна. Тэгэл үйл болохоор бид нар утааны асуудал гэж ярьдаг. Тэгээд өнгөрсөн хугацаанд бол бид нар яадаг байсан гэхээр хотын утаа гал ингээд шүүмжлээд байдаг болохоос тэр болгон ингээд бодиттой тодорхой далайцтай ажил бол хийдгүүл байлаа л та, тийм ээ. Тэгээд магадгүй би бас боддог. Ер нь яг энэ цэвэр агаар сангаас хэрэгжүүлж байгаа цэвэр агаар төсөл шиг хэмжээний тийм далайцтай ажил яг урд өмнө бол яг зохион байгуулж байгаа гэдэг. Өнгөрсөн онд би буруу санаагүй болвол энэ одоо нөгөө түүхийн нүрс баг хэрэгэлдэг утаагүй энэ 100-ны хэрэглээ нэмэгдсэний үр дүнд бараг 70,000 тонн түүхийн нүрс түлэх байсныг бол бид нар хэмжиж чадсан гэж. Тэр хэмжээгээр бол ингээд нүдээр харахад утаа буураагүй юм шиг боловч нөгөө агаарын хорт чанарын хэмжээ нь бол тодорхой хэмжээгээр буурс гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна л дээ. Тэгээд одоо бол бас хүмүүс сонирхож байгаа хаа. Хүмүүс бол бас нөгөө нэг хэрэглээд хөвччихээр одоо доржин дондог нь хэрэглээ хөвччихээр одоо энэ сайхан зуухыг манай одоо гэр ороод хизээ өгөх юм болоо. Тийм ээ, хизээ бид хэрэглэх юм болоо. Давхар нөгөө эдийн засгийн хэмнэлт нь байна шүү дээ. Түүхэн нүрс баг шатааж ийн. Тэгээд дээр нь цэвэрхэн байна гэдэг бол хүмүүст бол асар их том боломж олгож байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд энэ төслийн цар хүрээр нь ямар шүү байхаа бол. Тийм нодлон жил тийм 6 дүүргийн 50 хороонд үйл ажиллагаа эхлээд бид нар нийтдээ бол тоогоор бол нэг 92 мянган өрх манай эрчим хүчний хэмнэлтэд бүтээгдэхүүнийг худалдаж авсан. За энд иргэд бол ухамсартай хандсан. Одоо ингээ гэр хороолоор явхад энэ манай яндаа авсан байна. Өөрөөр хэлбэл энэ хүн нийгмийн хариуцлага ухамсарласан хүн байна гэдэг ингээд ярьдаг болчихсон. Энэ бол их зөв сайн зүйл болж байгаамаа болсон байлээ. Зөвхөн статистикаас харахад агаардаг хорт хий бодод нэг 15 орчим хувь нодлон жил буурсан гэж. Энэ жил бол өшөө нэмэгдэх болов уу гэж бодож байна. Улаанбаатар хотын 167 мянган өрх байдаг гэж тооцоо байдаг тийм ээ. Тэр 92 мянган өрс. За энэ жилийн үед бид нар 4 дүүргийн 20 хороонд нэг 30 орчим мянган айл өрхөд хүрэхээр зорилго тавиад ажиллаж байгаа. За энэ дээр бун нэг талаасаа энэ төсөл маань бас тодорхой хэмжээтэй хугацаатай төсөл маань одоо тийм боломжгүй болж тийм ээ сүүлийн халаалтын үйлдэл учраас бид нар тоогоо багасгаж байгаа. За энэ маань төсөв мөнгөтэй бол холбоотой юм байгаа юм л да. За энэ шинээр орж иж байгаа 20 хороо бол дандаа нодлон жил хамрагдаагүй шинэ юм 20 хороо байна. За борлуулалтын цэгүүд маань 20 хороондоо байгуулагдаад борлуулалтаа хийгээд эхэлсэн. Эрэлт бол маш их байна гэж. 7 хоногт нэг 3-аас 5 мянган буух 100 борлогдож байна гэсэн юм мэдээ ирж байгаа. Тэгэхээр хүмүүс бол энийг юуг харуулж байгаа гэхээр борлуулалтын хэмжээ их байна гэдэг чинь хүмүүс маань ашиг шимийн сонссон байна, мэдсэн байна. Хөршөөсөө сонссон байна л гэсэн үг л да. Эхлээд бол нөгөө сурталчлаад энийг аваад өгөөч, хэрэглээд өгөөч гэдэг бол хойрыг ханддаг байсан бол одоо бол хүмүүс мэдэрсэн шүү дээ. Мэдэрсэн байна. Энэ бол сайн зовх гэдэг. Зөндөө сайн жишээ манайд ирсэн талархлын загтал, иргэдээс, хорооноос бусад байгууллагаас ирсэн зөндөө юм байна л да. Зүгээр ер нь асуудлыг яриад шүүмжлээ суух биш бодиттой ажил хийгээд далайцтай эхлүүлэх юм бол үр дүнд хүрдгийн л нэг жишээ л дээ. Зөвхөн одоо агаарын асуудал биш дээ тийм ээ. Тэгээ бидний бас ярилцах хугацаа өндөрлөх тийшээ болж байна. Одоо бас үзэгчтэй хэлэхэд төсөл маань одоо 1 жил орчмын дараа өндөрлөнө тийм ээ. Тэгэхээр нэг төсөл дуусчихаар за энэ мөн сайн байж үлээ гэдэг тэр чигт нь орхиж байгаа хүмүүс аль болох тэндээс үлгэр дүүрэл авах юм авч үлдэх болжгүй л үргэлжлүүлэх тийм ээ. Заавал одоо гаднаас одоо хөрөнгөний одоо
юм хүлээлгүйгээр өөрсдөө боломж олцсон дээр тулгуурлаад эндээс сайн зүйлийг нь авч үлдэх өвлөх бол өөрөө их сайн хэрэгэлтэй. Тэгээд монголчууд бид одоо юун дээр анхаарах хэрэгтэй юм. Төсөл маань одоо үлдэж байгаа хугацаанд тийм ээ ямар асуудлуудыг шийдэж. Ер нь 5 жилийн хугацаанд компакт хэрэг хэрэгжил дуусах тийм зарчимтай. Тийм учраас 9 сарын 17-нд 2013 он одоо яг 1 жилийн хугацаа үлчээд байна л д. Төсөл албан ёсоор хаагдах ёстой. Тэгээд тэрнээс хойшоо мэдээж энэ төслийн эхлүүлсэн ажлууд ямар нэгэн хэмжээгээр үргэлжлээд явах нь Монгол улсын одоо цаашлын хөгжилд маш их чухал ач холбогдолтой. Би түрүүн жишээлбэл тэр мэргэжлийн боловсруулалтын төсөл дээр жишээ ярьжсэн л та тийм ээ. Энэ ямар их ач холбогдолтой вэ гэдэг. Зүгээр энэ төслийн үлдээж байгаа зүгээр тийм материалагч гэдэг юм уу тийм зүйлүүд байгаа. Энэ төсөл хаагдах 1 жилийн хугацаанд бид нар бас нөгөө хаалтын төлөвлөгөө гэж боловсруулаад тэрний дагуу бүх ажлаа зохион байгуулад ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд одоо нөгөө үлдсэн ажлуудыг гүйцээх, үлдсэн санхүүжилтээ одоо зохион байгуулах, тэгээ бүх одоо хийгдсэн ажлуудыг хүлээж авах, тэр төслийн үр шимийг хүртэж байгаа хэдэн мянган хүмүүст тийм ээ хүлээлгэн өгөх албан ёсоор ийм ажлууд хийгдээд явна. Төсөл хэрэгжсэний дараа маш их тийм материалог болон материалог бус тийм хөрөнгө үлдэхийн. Тэрийг бас хүнд өгөх вэ гэдэг дээр тодорхой төлөвлөгөөн дээр тодорхой заасан байгаа л д. Ялангуяа тэр чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд мөн манай засгийн газрын төрийн байгууллагуудад одоо энэ чиг үүргийн хувьд одоо тэр чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллагууд хүлээлгэж өгöd явна. Тэгэхээр энд бол маш их судалгааны материал, маш их одоо юу гэдгийг зураг төсөл хөтөлбөр боловсруулсан зүйлүүд байгаа. Тэгээ энийг ингээд цаашаа өргөжлүүлээд явах боломжтой. Тэгээд зүгээр ер нь зүгээр бусад орны туршлагыг харж байхад компакт хэрэг хэрэгцсэн орнуудыг харж байхад энэ хоёр дахь компакт гэдэг юм уу ингээд үргэлжлээд явж байгаа тийм туршлагууд бол байгаа л. Тэр Монгол улсын энэ эдийн засгийн үзүүлэлт тэгээ бусад төрөнд урдсан тэр сайн засаглалын үзүүлэлт, хууль эрх зүйт төр одоо төрийн одоо тийм үзүүлэлт, тэгээ авилгын үзүүлэлт тийм ээ. Тэгээд эдийн засгийн эрхчлөлийн